5-7 хувьцаат компани урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл үнийн аргачлалыг жишг болгож гэж байгаа. Энэ одоо яг ямар зүйлийг барина гэсэн үг вэ? Энэ чинь маш олон гэрээнүүдийг байгуулж байгаа шүү дээ. Тэгээ яг алийг жишг болгож гэдгээ одоо тодорхой тийм болох юм байхгүй. Дараа нь энэ бас тийм үл ойлголцол гарахгүй. За би яа ерөн зүгээр ойлгож байгаа. Гэхдээ энэ бол одоо бас нэг жоохон тодорхой болгох эсвэл наривчлах асуудал байж болох уу. За хоёрдугаарт энэ Монгол Улсын засгийн газарт зөвшөөрөл өгöd байгаа. Зөвшөөрсөг вэ гэдэг нэгдүгээр залт маань. Гэтэл энэ тогтоолын 1-ээс 8 дахь заалт чинь бол зөвшөөрж байна. Энэ хилцээртэй шууд хамаатай байхгүй зөвшөөрж байгаа. Харин 9 10 чи ерөөсөө энэ одоо хилцээртэй хамаагүй. Жишээ нь одоо за 9 зүг байна. 1-ээс 9 хүртэл хилцээртэй хамаатай. 10 жишээ нь зарим төмөр замуудыг үе шаттайгаар холбох ажлыг эхлүүлэх тохиролцоонд хүрэх гэж байна. Би бол яг энийг зүгээр үүргэжүүлмээр байна. Энэ яг энэ ганц мод гашуун сухатын хил холболтын цэгтэй холбоотой асуудал биш байхгүй. Болж игэл үе шаттай биш, зарим нь ч гэсэн зэрэгцүүлээд эхлэмээр байгаа. Тэгэхээр энийг бол уг нь ерөнхий сайд засгийн газарт зөвшөөрөх биш. Энэ хилцээрийг ингэж дээдлийн 9-өө үлдээгээд бусад одоо жишээ нь 10-11-ийг бол зүгээр даалгамаар ч юм уу тийм л одоо хувилбараар уг нь оруулж ирмээр байгаа. Тэгээ гол бас манай байнгын ороо бас анхаарна үү зүгээр эдийн засгийн байнгын ороонд бас даалгаж тэр 3 дугаар зохицуулт дээр уг нь оруулах ёстой юм байна. За яг зүгээр сэргээгдэх хүчний экспорт гээд 11-р зүйл дээр бас ингэ заачаад байна. Зөвхөн сэргээгдэхээр ингэж хязгаарлах хэрэг байна уу? Зөвхөн зүгээр эрчим хүчний экспорт гээд би энэ компани бас үйл ажиллагаатай 2 жилийн өмнө танилцж ирсэн. Тэгэхэд бол маш олон одоо патент эзэмшдэг юм билээ. Бүр аж үйлдвэрийн энэ үүрсийг боловсруулах чиглэлийн хүн хүч сургад юм билээ. Судалгааны томоохон төвөддөг юм билээ. Яаж энэ дээр бас нэг хідэн химийн инженерүүд ерөн зүгээр цаашдаа одоо нүүрсийг гэдэг юм уу дагнан судалдаг хідэн залуучуудыг бодлогоор бас сургах энэ асуудлыг энэ хилцээрийн явцад бас оруулж ирж болох уу? Бид ерөн том төсөл болгоны ард дээр л үндэсний аж ахуй нэгжүүдэд бэхжүүлж авах, тэдгээртэй худалдаа авах ажиллагаар нь дэмжиж өгөх, эсвэл хүн хүч сургах гэдэг нэг л зөвлөдүүдийг бас орхигдуулахгүйгээр явж байгаа юм шиг санагдаад байна.